байцгаана уу? Дахин олж байгаадаа таатай байна. Бидний хүсэн хүлээсэн Mobile Legends ба Naruto анимны хамтрал гарчээ. Mobile Legends Bang Bang тоглоом маань аниме хөтөлбөр буюу аним хэв маягийн скинүүдийг 2021 оноос эхлэн идэвхтэй гаргаж эхэлсэн. Үүнээс хойш Sanrio, Jujutsu Kaisen, Hunter x Hunter, Attack on Titan гээд олон коллаб скинүүдийг амжилттай гаргасан. Харин Naruto бол тэдний хамгийн том коллаб ба зөвхөн Naruto-д зориулж мапа бүрэн өөрчилж, дээрээс нь Suyu, Lucas, Kalia гээд 3 баатрыг дараалан гаргасан. Ингэж 3 баатар дараалан гаргасан гэхээр ямар том хүлээлт үүсгэсэн нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр та нартай зориулж хүүхэд насны дурсамж болсон Naruto анимны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. Нарутогийн дуу оруулагч нь эмэгтэй хүн. Японы жүжигчин Junko Takeuchi Нарутогийн дууг оруулсан бөгөөд мөн Hunter x Hunter-ийн Gon, Mamoru Endo зэрэг эрэгтэй дөрүүдийн дууг оруулж байсан. Мөн Akamaru-гийн дууг бас оруулсан гин шүү. Uchiha авгийн бэлэг тэмдэг. Uchiha авгийн бэлэг тэмдэг болсон сэнс нь Японы уламжлалт Uchiwa нэртэй сэнс ба гал асаах бэлэгдэлтэй. Энэ авг нь галын хүчээрээ алдартай илэрхийлнэ. Sakura Harana нь бодит хүнээс сэтэлсэн. Найруулагч Kishimoto Sakuraгийн дүрийг эхнэрээсээ санаа аван бүтээсэн ба эхнэрийнх нь ч дуртай дүр нь Sakura гин. Kakashiгийн байнга уншаад явдаг номыг Jiraiya бичсэн. Jiraiya бол Icha Paradise гэх насанд хүрэгчдэд зориулсан роман бичдэг зохиолч. Энэ роман Kakashiгийн хамгийн дуртай ном бөгөөд олон ангид энэ талаар хошигнож гардаг. Нарутогийн анхны дизайнд тэд бүгд шил зүүдэг байхаар дүрслэгджээ. Гэсэн сүүлдээ зурхад бүр ядаргаатай болоод байсан тул духны хамгаалалт болгосон гэдэг. Gaara нэрний утга. Gaara гэдэг нь Япон ханзны утгаараа өөрийгөө хайрладаг чөтгөр гэсэн утгатай. Kakashi анх эмэгтэй байх байсан. Зохиолч анх Kakashi Hatageг эмэгтэй дүр болгохыг хүссэн ч дараа нь шийдвэрээ өөрчилж эрэгтэй болгосон. Гэхдээ тэрхүү анхны санаа нь дараа нь Kurenai багшийн дүр шингэсэн гэдэг. Pain-ий дүр бол боддын шашны 6 замыг илэрхийлдэг. Pain буюу Nagataгийн удирдах буй 6 биет нь боддын шашны хойд дүрийн 6 замын концептээр үндэслэсэн. Сайн анзаарах юм бол 6 замын даяанч Hagoromoнд хүртэл Буддатай төстэй олон зүйл их байдаг. Akatsuki нэрний утга. Япон хэлэнд Akatsuki гэдэг нь өөр цайх гэсэн утгатай. Энэ нь тэднийг шинэ ертөнцийн эхлэлийг авчрах зорилготойгоор нэрлсэн гэсэн санаа юм. Jiraiya Narutог нэрлсэн. Jiraiya өөрийн зохиосон романда Naruto гэх нэртэй баатартай байсан ба Minato энэ номонд нэг дуртай байсан болохоор хүүгээ Naruto гэж нэрлэжээ. Hinata яагаад үсээ тайрсан бэ? Анх тэднийг актемд элсэх үед Sasuke-г урт үстэй охтод дуртай гэсэн цоо яриад харсан байсан ба Hinata харин өөрийгөө Sasuke-д биш Naruto сайн гэдгийг харуулахын тулд үсээ тайрсан гэдэг. Itachi өөрийн овгийг устгаж байх үеэр хайртай охин Izumi-гээ хөнөхдөө түүнийг хүчтэй Tsukuyomi-д оруулж Izumi чүнийн болоод Shinobi амьдралаа дуусгаж Itachi-тай гэрлээ тэд хамтдаа хүүхдээ өсгөж 80 наслаад өөхөх хүртэл нь харуулдаг. Uchiha нар нь хэд сэтгэл хөдлөлтэй генетиктэй. Тэдний дээрх бусдаас өөр ба сэтгэл хөдлөлийн хүчтэй хариу үйлдэл нь чакраг шаринган болгон хувирахад хүрдэг. Тиймээс Uchiha нар нь хайрлуулт хуулийн өрнж, үзэн ядал үхтлээ үзэн яддаг хүмүүс. Kurama буюу 9 сүл дүнгийн Японы Кицүнэ дамгаас үүдэлтэй. Кицүнэ нь мэрэгэн ухаантай хүчтэй, янз бүрийн дүр төвөрч чаддаг үнэг бөгөөд Японы домогт маш чухал дүр. Sasuke анх байхгүй байх байсан. Kishimoto анх Naruto ганцаарчилсан аним болохоор бодож байсан ч дараа нь өрсөлдөгч эрэхтэй гэж үзсэн учраас Sasuke-г зохиосон. Jiraiya-гийн мэхийн ирсэн боддороо буддын домгоос гаралтай. Нарутогийн хүсний өнгө. Naruto нь Uzumaki авгийнх болохоор анх улаан үстэй байх байсан гин. Gaara-гийн хэлсэн хамгаалалт бол зөвхөн хэцүү биш. Gaara-гийн ил түүнийг автоматар хамгаалдаг. Гэхдээ энэ илсийг Shukaku удирдах байгаа биш. Харин түүний ээжийн сүнс хүүгээ хамгаалж байдаг. Sharingan ба Rinnegan-ийн утга. Sharingan дуурайн хардаг нүд гэсэн утгатай бол Rinnegan нь бодны шашны түүжээлэл дахин дүрэлт гэсэн утгатай.
Итачи бол Акацугигийн хамгийн залуу гишүүн. Итачи анх Акацуги дэлсэгтээ ердөө 13 настай байсан. Тэр Конохыг хамгаалахын тулд овгоо хэдэж сэтгэл зүйн асар их золиос гаргасан. Jiraiya Tsunade Orochimaru нарын нэр нь Jiraiya Tokketsu Monogatari гэх хуудасны Япон үлгэр дээрээс сэтгүүлсэн. Тухайн үлгэр Tsunade Jiraiya хоёр нь хосууд хэлбэрээр гардаг бол Orochimaru нь хорон санаатай дайсны дүрээр гардаг. Наруто Hinata хоёрын хурим нь Sakuraгийн төрсөн өдрөөр болдог. Senju ба Uzumaki авг. Senju ба Uzumaki авг нь хоорондоо цусан холбоотой бөгөөд ижил гаралтай. Тиймээс Наруто Uzumaki-г Hashiramagi удам гэж үздэг. Uchiha авг. Uchiha авгийг Edoгийн дайны үеийн самурай нарын авгаас сэтгэлэн бүтээсэн. Gaaraгийн хүүхэд нас Нарутогоос илүү харанхуй байсан. Shokugуг түн рүү суулгах үед түүний бие гүйцэд хөгжөөгүй байсан тул энгийн сүл араатны битүүмшлэл шиг хамгаалалтай байгаагүй. Gaara шөнө унтдаггүй байсан ба унтвал Shokugu хяналтыг нь авах гэж оролддог байв. Akatsugiгийн бүгд бүр тусдаа утгатай. Akatsugiгийн гишүүн бүр өөрөөр бүгд зүүдэг. Тэдгээр бүгд нь чиглэл, тэнгэрийн амьтан эсвэл бэлэг тэмдгийг илтгэдэг. Жишээ нь Itachi Нулан, Kisame өмнө зүг, Pain Pig. Senju түмэн гарын авг. Senju гэх нь Япон хэлээр 1000 гар гэсэн утгатай. Энэ нь тэднийг олон төрлийн техникийг эзэмших чадвартай, тэнцвэртэй шиноби гэдгийг илтгэдэг. Какаши багшийн царай анимны туршид зөвхөн нэг л ангид гардаг. Бид Какаши багшийг зөвхөн масктай л хардаг шүү дээ. Харин Наруто Shippuden-ийн тусгай филлер ангид түүний зарайг бүтнээр нь хальт харуулдаг хэсэг байдаг. Наруто цувралын туршид нэг хүн хөнөөсөн. Тэрээр Shippuden дээр гардаг Kazekage аврах үйл явдлын үеэр Itachi шиг хувирсан эс тасганы Jonin Yurag хөнөөсөн. Гэхдээ зарим хүмүүс Yurag тухайн үед аль хэдийн хүсэн байсан, эсвэл зүгээр л түүний хувилбар нь байсан гэдгийг дээр маргадаг. Kakashi Gai хоёр байнга өрсөлдөөд байдаг да. Тэгвэл тэр өрсөлдөө нь 50-51-ийн харьцаатайгаар Gai ялсан байдаг гин. Энэ хүрээд миний бэлтгэсэн бичлэг дууслаа. Дууслан үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ та бүгдийг хүссэн скинүүдээ авсан байх гэж найдаж байна. Ингээд миний бичлэгэн дээр лайк дараад сувгийг маань subscribe хийгээрэй. Дараа уулзлаа. Түр бай бай.